За ингээд өнөөдрийнхөө лабораториор хэдүүлээ SNS буюу Simple Notification Service-ийг ашиглаж туршицгаая. За SNS-ийг шууд хараад үзье. Гарч ирлээ. За SNS дээр болохоор бид нэр эхлээд top гэж нэг юм үүсдэг байгаа. За энэ хэдүүлээ SNS за email хэрэглэлчтэй. За энэ нь болохоор хоёр төрөл байдаг байгаа. SNS-ийнхаа email төрөлгээ за display name optional болохоор энийг орхиж болно. За encryption, access policy, stripe бүгдийг нь optional учраас орхиод тэгээ цаашаа хавцгаая. За ингээд topic үүсчихэж байгаа. За topic маань юу вэ гэхээр ер нь email явна шүү, ийм хийн шүү гэдгийг үндсэн одоо basic гэсэн үг. За үүнээс хойш бид нар subscription үүсгэх хэрэгтэй. Subscription гэдэг маань хин хаашаа юу явах вэ гэдэг шийднэ. За өнөөдөр хэдүүлээ email гээд email явна шүү, энэ mail руу email явна гэдэг тохиргоо хэдүүлээ гээд үзцгээе. За энэ опшналуудын бүгдийг нь орхичээ. За ингээд нэг topic үүсгэсэн topic-той бид нэр subscription хийжлээ. Тэр маань яаж ийнэ гэхээр за миний энэ дараа нь энэ тухайн topic руу мэдээ явуулангууд subscribe хийцэн те тэр бүх endpoint-ууд руу бүх мэйлүүд руу мэдээ очих хэрэгтэй гэсэн үг. За гэхдээ нэг асуудал байна. Тэр нь болохоор одоо энэ status and pending confirmation гэж байгаа. Нөгөө subscription гэдэг учраас эхлээд нөгөө авж байгаа тал нь зөвшөөрөх хэрэгтэй. Би энэ мэдээллийг авна гэдэг тохиргоог нь зөвшөөрөх хэрэгтэй. За тэгэхээр мэйл рүү бид нэр хүслийг нь бол явуулсан байгаа. Тэгээ мэйл рүү ороод харцгаая. За энд байна. За ийм subscription хиймээр байна уу гэж асуулт ирсэн байна. Тэгэхээр энийг confirm хийчихэнгүүт дараа нь тухайн topic руу явуулсан мэдээ болгоныг авах боломжтой болно гэсэн үг. Confirm болчлаа. Эндээс хэдүүлээ refresh гэж харах юм бол шийдэгдсэн байгаа. Confirm болсон байна те энэ хүн. За тэгээд үүнээс хойш бид нар яах вэ гэхээр энэ SNS email гэдэг лугаа биднийг мессеж явуулъя тийм үү. За ихний мессеж авч те. За энийг нь optional болохоор орхичээ. За энэ дотор нь болохоор AWS 101 явуулчих. За тэгэхээр энэ мессеж маань юу хийх вэ гэхээр нөгөө бүртгэлтэй бүх хүмүүс рүү мэйл явуулна. Одоогийн байдлаар яг ганцхан байгаа учраас энэ лөө зөвшөөрсөн те тэр хүн лөө нэг мэйлийг явуулах хэрэгтэй байгаа. За энэ дээр манай шинэ мэйл ирсэн бас та энэ hi first message гэсэн AWS 100. Ингээд SNS-ийн модель маань ингэж ажилладаг байгаа. За тэгээ SNS маань болохоор дан ганц те email гэхгүйгээр дотроо бол олон төрлийн протоколууд байдаг байгаа. Email, HTTP, эсвэл message, lambda, SQS гэх мэтлэн хамгийн түгээмэл нь email байдаг. А тэгээд SMS-ийг бас аягүй хэрэглэдэг. Гар утас руу тэгээ утасны дугаарлан мессеж өчдөг байгаа. Тэгээд Монголын хувьд бол SMS-ийг ашиглах жоохон төлбөр нь доллараар бодогдлоор арай жоохон үнэтэй засаад байдаг. За ингээд өнөөдрийн SNS-тэй холбоотой хичээл маань лаборатори маань дуслаа.